Миний охин хайж чаа нүрээ будаад Би гарахгүй зүгээр батгаад дарч. тэгэл батах чи ингэж чихэр идэ хардаа ингэ хайрцгаар нь тавьсан мөр. Тэгээ батах яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Юу гэсэн үг юм? Энд чинь I codex тий. Энэ I codex батахтай ямар хамаатай юм? Энд чинь таргалуулахгүй. Тэгээ дээрэс нь эрүүл чихэр багтай. I codex-ийг мэдгүй байгааг чинь би ойлгохгүй байна. Сайн бацгаана уу? Ээж охин хоёрын би ойлгохгүй подкастын ээлжид нэгэн гоё дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа, урьсанд баярлалаа. Манай өнөөдрийн дугаарт Оросын холбооны улсад балетын жүжигчин мэргэжлэр төгсөөд ирсэн Сильвида сургуулийн балетын багш жүжигчин мөнх нарын эгч маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. За ийм мундаг охины ээж төгсөгч манаас хүрэлцэн ирсэн байна. За ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Та нарыг урьсанд баярлалаа. За урилгыг маань яаж хүлээж авсан бэ? Манай подкастыг юу гэж ойлгосон бэ? Охин маань орой ирэл хэлсэн тэгээд нэг жоохон айдас төрсөн. Ийм нэвтрүүлэгтнийх орж үзээг болохоор. Ер нь бол юу ч ойлгоогүй байгаа маань. Би ерөөсөө юу ч хэлээгүй за хоёулаа зүгээр суугаа ярилцсанаа л гэдэг аваад ирсэн. Та хоёр өөр нь хэр ярилцдаг вэ? Ер нь ярина шүү. Би ч төгсөж ирснээсээ хойш гэх юм уу 18 настайгаас хойш илүү их одоо ингээд ээжтэйгээ ойрхон байх гад ярилцдаг болсон. Болсон тий. Манай охин 16 настай. За тэгээд өсвөр насны охинтой надад бас миний найзуудад ер нь эргэн тойрныхонд ийм үйл ойлголцлын асуудлууд гарч ирээд байдаг юм байна. За тэгээд энэ асуудлыг шийдэхийн тулд за тэгээд бит хоёр хоорондоо илүү нээлттэй ярилцдаг болохын тулд энэ подкастыг бит хоёр хамтдаа дуу нэгтэйгээр хийж эхлүүлж байгаа. Тэгээд үйл ойлголцлын асуудлууд гарч ирсэн үү? Гарч илүү. Гайгүй. Ер нь би ингээл хүүхдтэйгээ аюун нээлттэй ярьдаг. За одоо миний хүн нууж хаалгүй ээжтэйгээ бүгдийг нь ярьжээ гэл найз шиг л хоёулаа ингээл ярьдаг ус. Тэгтээ бас нуухан байна. Хэлэхгүй бас байна. Тэгээд тэгтээ яг тухайн цаг үед нь хэлэхгүй ч гэсэн нэлээ цаг хугацааг тэр өнгөрөөж байгаа ч юм уу те. Тэгж жаад мэдээж нөгөө хүний хүүхэд өөр хүүхэд гэдэг чинь бас ээжигээ бодно штэ. Тэ одоо хэлэх зөв буруу юу жоохон ингээд ямар цаг үед нь хэлвэл зүгээр үү гэд те анхаарлыг өөр тийш нь босны дараа хэлдэг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бол надад бол их гардаг аа. Би нараатай нэг кинонд хамт тоглосон баггүй юу боловсролын нэг олон ангит кинон дээр тэгээд нараатай нилээ эдийн сцен дээр хамт байсан те. Тэгэхэд та хоёрын харилцаанууд амар хөөрхөн санагдахгүй. Нараа ээж рүү дандаа ярьдаг те. Ээж би ингэсэн тарчлаа амар хөөрхөн эргэлж ярьдаг. Тэгэл одоо очлоо ингэж ингээ яар. Тэгэхээр би та хоёрыг аймгүй гоё найз шиг харилцаатай юм байна. Манай зочноор орж ирээд бит хоёртой ярилцах юм бол миний харсан үнцгийн ийм гоё найзуудаас бас гоё авах санаанууд авах одоо нөгөө хэрэгжүүлэх сурах юмнууд бас байх бах гэж одоо та хоёрыг бас урьсан. Тийш манай ээж ч угаасаа одоо яг бие бариалаа л да. Тэнэс биш яг амьдрал дээр бол өөрөө мэддэггүй юм шиг санагддаг амар хөвгчлөлтэй юм баггүй. Инээдтэй юм баггүй тий. Тэгээ өөрөө тэрийг бол мэддэггүй байх. Ямар ч гэсэн айгүй хөвгчлөлтэй хүн. Тийм болохоор нөө хамт байхад ч юм уу ингээд тухтай маш угаасаа ээж охин хоёр байгаа юм ч үнэхээр найз шиг тухтай байж чаддаг. Юм одоо яг би биенээ ойлголцох тал дээр бол манай зүгээс намайг тэгэлтэй чи амар ааштай гэл. Тийм үү. Тэгэл нөгөө аашлах үедээ мэдээж хүн чинь хамгийн дотны хүндээ л хамаг аашаа гаргана штэ. Тэгэл ээжтэй л аашаа гаргацдаг. Тэгэл мэдээж тэрний дараа нь харамсна. Тэнгүүд ээж ч нөгөө нэг чистэ амар ааштай мааштай гэл. Намаа яг нэг жоохон ингээл уурлаад ч юм уу яг аашлал тэр хүмүүс дугаалцдаг байхгүй. Тийм үү. Тий. Тэгэнгүүт ингээд цаа гэх шууд тайвшраад тэгээ зүгээр болчихдог. Тэгэл дараа нь боломжийн олж агаад тэгэл хөвтэйхэн ярилцах гэж үздэг тий. Ямар хөөрхөн тий. Тий. Тэгээд яг нөгөө нэг удаан хамт байсан болоод ч тэр юм уу. За энэ одоо аашлж чинь одоо энэ одоо яг энэ нуурнд хүрсэн байна гэж яг мэддэг. Тэгэл одоо наадхаага талаар бити яриадаа гэлдэг юм бол гэж тэгээ шууд дугаалал ингээд. Тэнэс мэдээж их хүн юм чи өглөө штэ. Чи тэр яг ингэсэнгөө энийг ингэсэнгөө тэгээ яасан яг яасан гэл. Тэгэл би ч нөгөө ингээл яг хэцүү хүнд үедээ бас ингээд бас дугаа хураачнаа. Дараа нь яг тайвширсныхаа дараа за ийм болсон гэж ингэсэн тэгсэн инглээ тэгж ярилцдаг. Өсвөр насндаа ямар вэ?
Манай эн чинь их сэргэлээ юмд л орж идэг. 10 жилийн хүүхэд байхдаа зүгээрээ бүжиг доо одоо юу л эдийн сургуулиас зохиогдсон бүхэл юмд орж явдаг гэсэн шүү дээ. Тэрийг би аягүй их дэмждэг. Би ингэ нараа хичээс одоо ингэ та Орос сургуулаа төгсөөд Монголд ирээд тэнд ингэ ямар санагдсан бэ? Тэгээд Орос Монголын ялгаатай тал нь юу байсан? Тэгээ Орос руу хизээ яваад хизээ ирж исэн бэ? За Орос руу болохоор 2010 онд яваад 10 настайдаа яваад 18 настайдаа 8 жил суралцаад төгсөж ирсэн. Орос Монголын ялгаа бол соёл хүмүүжлийн ялгаа байдаг. 8 жил гэдэг чинь бас урт хугацаа тий. 8 жил ч юм бүр маш урт хугацаа шүү дээ. Ялангуяа 10-аас 18 нас гэдэг чинь хүүхэд жоохон байхаас эхлээд ингээд 18 хүртлээ ингээд хүмүүжиж ин гэдэг чинь тэр хугацаа бол надад бол яг тухайн үед бол надад айгүй хэцүү цаг үе шиг санагддаг байсан. Одоо ингээд бодохоор би айгүй жаргалтай л амьдсан юм бэ л тий. Тэгэнгүүт хүмүүжлийн ялгааг би одоо айгүй мэдрээд байгаа байхгүй юу? Орос руу тэгэхээр гэр бүлээрээ яваагүй ганцаараа явсан. Эндээс нөгөө нэг Монгол Оросын холбоогоор 12 хүүхэд шалгаж аваад тэтгэлгээр Оросод ингээд 12-аа явж ирсэн гэсэн хүүхдүүд дандаа хүүхдүүд. Тэндээ сургуультай байртай тий. Тий, татвар байрандаа байдаг. Эцэг их гэр бүл бол Монголда. Тэгээ бид нэр амралтынхаа үеэр ингээд өвөл зундаа нэг ирдэг. Тий, тэгээл ингээд явждаг. Тийм. Тэгээд Монголд ирээд яг ямар ялгаатай ямар ялгаа нь хэцүү байсан. Ингээл нэг Монголдоо тасгаал, уусгаал, нийгэмшгээл нэг юм хэцүү байдаг шүү дээ. Гадаад байж гад ирсэн хүмүүс тийм. Эхлээд нь монголоор ярих гэж төгдөрнэ. Тэгээ эхлээд нөгөө хэл ярианы одоо баялаг гэх юм уу? Тэр нь бас алга болцсон л байдаг юм байлээ. Өөрөө анзаарахгүй. Тэндээ монгол хүмүүстэй монголоор ярьж байгаа ч гэсэндээ яг нарийн нандин үгнүүд бас байхгүй болцсон л гэдэг юм байлээ. Тэрэн дээр жоохон хэсэг асуудалтай байсан. Тэгтээ тийм ч амарч биш л дээ. Одоо ингээл монголчуудтайгаа баа учраас хурдан ингээд тасчихжээ. Хүмүүжлийн ялгаа гэдэг байгаа маань болохоор би одоо яг өөрийнхөө амьдралыг ч юм уу тий одоо байгаа залуунаасаа эргцүүлээд тунгаагаад үзэх юм бол маш даруухан амьдарч байгаа юм байна гэж бодсон. Тэгэхээр би төгсөө хичээг бас мундаг одоо нөгөө нэг суур хүмүүжлийн зөв тавьсан таны төлөвшил одоо танаас нөлөөлөх юм бас энэ дээр харагдаж ийн л гэж үзээд байна л да. Та ордоо охиноо Орос руу явуулахад ямар сэтгэл байсан? Одоо хайц нь юу байсан? Би одоо нөгөө 2 хүү нэг охинтой байхгүй юу? Тэгээ одоо нөгөө эн чинь манай баг юм болохоор би энийг нэлээд гараасаа ингээ хөтэлдэг. Тэгэл Оросод шалгалт өгөөл тэнцээл гэсэн. Тэгэл яг явуулна гэсэн чинь бас нэлээд айгаал одоо би юу хийж вэ? Тэгэл чинь жоохон явж байгаа юм чинь. Тэгэл одоо нөгөө дандаа ингээл ойчл шалгуулсан чинь дандаа залуухан ээж аав нар байгаад идэг. Тэгэл тэднэрээс амар эмоцтой явуулна гэл ингээл. Би нөгөө хүүхдээ явуулсан чинь нэг л айц төрөлөөс юунд явуулах гэдэг байна гэдэг. Тэгээд яг хоо сургуульдаа тэнцээд яваад атсан чинь айгүй гоё газар байсан. Музейд амьдарч байгаа юм шиг л та ордонд эднэр чинь сурч боловсроо тий. Тэгэхээр нэг сэтгэл амраал. Тэгэл за би явуулах хэрэгтэй юм байна гэл. Тэгэл явуулчихсан. Хоёр чи яг тэнцчихэд болох уу ойлаа. Нөгөө тэнцэн гэж яг бодоогүй шалгуулсан. Яг зүгээр л ороод үзчихье гэж бодоод шалгуулсан. Тэгээд тэнцнийхаа дараа болох уу гэдэг ээж над руу чи явах гээд байгаа юм уу гэмээр. Яа нэг тэгжсэн. Яа манай сургууль хагас хэрэгжилсэн байдалтай гэж авгаас анханасаа би тэдэг явхад л тэгжсэн. Одоо хүүхд нас чинь байхгүй шүү. Ингээ хүүхд нас чинь ингээ дуусч байгаа шүү. Маш хатуу сургууль. Тэгэхээр ингээд Монголынхаа нэрийг бодоод, ээж аваагаа бодоод сайн сураад ирээрээ гэл явуулж исэн. Цэрэгжилсэн гэдгийг нь бол яг тухайн үедээ ойлгохгүй л явж байгаа шүү дээ. Хүүхднээс алга болно гэж үгс үг ингээл явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь үнэхээр тийм болсон. Үнэхээр хатуу сургууль байсан. Дотор байранд байрлаж байгаа учраас мэдээж одоо монголчууд маань айгу замраагүй гэж бодож байгаа шүү дээ. Бүр маш хатуу. Ингээд давхараараа ингээд ангаараа ялгаад байдаг. Тэгээд харгалзагч багш нар 2-3-аараа байдаг. Зөвхөн анги таасан шүү дээ. Тэгээд шүний ээлж гэж дандаа байдаг. Давхар болгон дээр ингээд сууж идэг. 0 орох болгон тасав. Чи хайчих чинь гэл. Тэгэл орой унтах цаг 9:30 гэхэд тонх дуурайд унтуулдаг. Өглөө 7:30 тонх дуурайд сэрдэг. Тэр болгоныг харгалзагч багш орж ирж шагаагаа тардаг. Бүх үг ингээд коридоруудаа камертай давхар руу эрэхтэй хөхөд орох юм нь л хориодог. Гэхдээ өдрийн цаг магаар ингээд хилж мэлээд юм авахсан гэсэн ингээд бол орж гарч болдог. Ер нь маш чанга байсан. Утас байн хураалгадаг.
Тэгээд нэг өдөрт нэг цаг юм уу цаг 30 минут л хуцаа авдаг аахгүй юу. Орой нэг 6:30-аас хичээл таарч орж ирээл нэг 7 молоо гэж нэг хуц руугаа гүгээл аваад 8 хагас гэж хуцаа өгдөг. Тийм байсан. Тэр хоорондоо тэгэл ээж рүү холбогдоод ерөнхийдөө нэг тиймэрхүү. Тэгэхээр одоо ингэ бодохоор маш хатуу сургуулийг маш хатуу хүмүүжлэлтэй ингэж сурч төгссөн байлээ. Магадгүй аргачихгүй л ахaltaа одоо ингээ 10 настай хүүхдүүд авчирчаад 18 хүртэл хүмүүжүүлж байгаа учраас тэр талаар нэлээ тийм чанга байсан. Ямар ч үсэн арх тамхины асуудал бол ерөөсөө гарч байгаагүй. Би өөрөө маш харшилтай юм байхгүй юу? Алкохолны тэг ерөөсөө ууж болдгоо. Угаасаа ямар ч тийм юу байхгүй. Уувал яг ууж бол үзэн мэдээж үзэж байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр болохгүй гэдэг юм бидсэн. Тэгээд ерөөсөө харшилтай болохоор ерөөсөө Оросд байх хугацаанд бол ерөөсөө хэрглэж байгаагүй. Тэгээд Монголд бол ирээд бол яг дуурт ороод хэрглэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр амар харшилтайгаа мэдээл ерөөсөө арх мархруу бол ойртгүй. Тэнгүүт ингээл хүмүүс чи Оросд төгссөн биз дээ. Харин тийм. Яг тэгж асуув. Яагаад бодгүй худлаа яриад. Би ч гэсэн харшилтай шүү дээ. Улаагаал цаачдээ ингээл. Тэр Оросд төгсөөд ирсэн яагаад дуудгүй юм гэдэг яриа яагаад байдیں۔ Одоо би яг сайн мэдэхгүй байна. Их сургуульд орж байгаа одоо Монголоос их сургууль руу төгсөөд явж байгаа хүмүүс бол амар уудаг гэж ярьдаг. Тэгэнгүүт одоо тэндээс нь л гаралтай байх. Тийм баг. Тэгэхээр нөгөө нэг ууж сурч ирсэн гэл тийм болохоор тэр юуг бол яагаад ч мэдгүй. Яагаад ч мэдэхгүй, мэдэх ямар ч боломжгүй хатуу сургуульд байсан болохоор тийм байгаа байхгүй. Манай гэр бүлийнхэн ч гэсэн өөртөө бас амар харшилтай, бүгдээрээ харшилтай. Тэгээд ер нь л тэгж угаад байдаг. Киноны үеэр л харж байгаа ш тий. Ээж амар сайн охин ингээл шооддгоо, уудгоо, ямар ч муу зуршилгүй амар мундаг охин байгаа даахгүй. Тэгээд энэ ээж айгүй мундаг охин байна да. Охинтойгоо ийм харилцаатай тий. Хоёр харилцаа айгүй хөөрхөн харагдаад байгаа ш тий. Тэгээд би тэгж дүгнжсэн. Тэгвэл угаасаа жоохон яваад ирсэн юм байна. Ээж бас мундаг байна. Тэр одоо тийм нөхцөл байдалд хүүхд сурах хэрэгтэй бас санаамар байх юм байна нөө тий. Санаамар байсан уу? Тэжгүй. Би одоо ингээд 10 настай хүүхдүүдийг харж байгаа байхгүй. Одоо яг л багшиж байгаа. Үнэхээр жоохон байгаа байхгүй. Үнэхээр жоохон. Тэгэл ээж рүү хараад та яаж чадчихна. Яаж ийм жоохон хүүхэд байхад ингээ явуулсан гэж бодож байгаа байхгүй. Гэтэ тэндээс сурсан одоо бие даах чадвар одоо цэвэр цэмцгэр байх ч гэдэг юм уу те бас гоё соёлууд их байгаах те. Тийм одоо наад захын жишээ нь мэдээж бие даасан байгаа. Шийдвэрийг бол ёстой зөрөөд өөрөө гаргана да. Харин яг тэр. Тий, ёстой зөрн юу гэж ч одоо тэр тал дээр бол ээж мэж манай ах хэдэр одоо оролцоод үгүй мөхнараа ийм тийм гэж жисэн ч би дотроо шийдсэн бол тэгэл яг шийдвэрээрээ л тэр бол ялчгүй мэдээж би даасан юу л байх. Одоо яг өөрөө юу гэж бодож байна. Надад яг яасан зөв санагдаж байна те. Яг тэр үгээрээ бол яста зөрөндөө. Би яг төгсөөгчөөс асууя гэж бодоо бэлдсэн байсан юм. За хүүхэд чинь ингээ хол ээж агаад олон жил болоод ирсэн. За тэгэхээр харьцангуй бие даах чадвартай болоод ирсэн бах. Та ээж хүний зүгээс ингээд чи нэг инктиг гэл нэг заамаар юм болно штэ тий. Тэгэхээр таны үгэнд орохгүй ч юм уу. Та хоёрыг тэрэн дээр үл ойлголцох асуудал гарч ирж ирсэн бах та гэл. Айгу. Ерөнхийдөө бол манай хүүхэд бас үг авнаа. Тийм ч бас юу ааштай зүрүүд биш. Айгу. Эцгийг харуулж байгаа л шинэ харж байгаа л хэлээл ингээл хоёлоо ярилцаал тэгэл гайгүй. Тэгээ ер нь чинь копи байгаа шүү дээ. Тэгээ би бинийхээ шиг өөртөө адилхан тооцоолол ойлгохолох. Нарайч 10 настайдаа Орос руу явж исэн гэхээр анх хизэнээс балетээр хичээлж эхэлж исэн бэ? Би бол яг өмнө нь бол 10 оноос ч өмнө бол зүгээр нөгөө нэг бүжгээр хичээлдэг гэсэн байхгүй Монгол бүжиг, цэнгэнт бүжиг, гимнастик гэд. Битгүй манай ээж ингээл хөтлөөл энэ тэнд авчаал хүчдэг гэсэн. Тэгэл би тэнд нь явж л байдаг гэсэн. Тэгж жагаад балетаар хичээллээд 10 онд яг анх балет гэдгийг л анх удаа л үтсэн. Ерөөсөө балет гэдэг урлыг амьдралдаа үзэж үзээгүй, сонсож байгаагүй, юу ч мэдэхгүй очоо шалгуулж ирсэн. Тэгээд тухайн үедээ бол яг балеттай танилцсан мөч маань бол Оросд очоод танилцсан. Очоо шалгуулсан ч хөл гар шахаалмсан байхгүй. Тэгэл нэг яах гээд байгаа юм бол тэгэл ямар ч тэнцэн гээл тэгэл яг Оросд очоод анх балетыг үзээл тэгэл яг шууд мэрэгчлэр нь хичээлж эхлээл энэ чи ийм урлаг юм байна штэ гэд
яг ойлгож ирсэн. Анх бол ээж намайг зүгээр чи бүжиглэх дуртай юу гэж асуусан нэг удаа. Би дуртай гэсэн. Тэгсэн чи заа гээл аваач шалгасан. За Media House брэнд маань Солонгосын эмнэлгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн юм веган бүтээгдэхүүн байгаа. За би өнөөдрөөс эхлээд энэ комыг хэрэглэхээр болсон. За энэ ком маань арсыг чангалаад арс нь чийгшил өгөх юм үйлчлэгээтэй юм байлээ. Тэгэхээр би подкастынхаа дугаар бүр дээр та бүхэнтэй үр дүнгээ хуваалцаад за та бүхэнд бас харагдаад явах хаа гэж бодож байна. Баярлалаа Media House. Балетын сургуультайсан хэрэг яг тэр чигээр ингээд балетээр явна гэсэн үг. Ингээ өөр одоо ингээ хичээлийн талаар ингээд давхар ерөнхий эрдмийн хичээлүүд орно шүү дээ. Давхар орно. Тэр чинь нөгөө нэг коллеж учраас бүтэн ерөнхий эрдмийн хичээлийн ерөнхий эрдмийн боловсролыг олгоод хажуугаар нь давхар шууд мэрэгжлийн хичээл гээ тэрэндээ бол нэлээд цаг хугацааг шаардуулдаг. 7 хоногийн 6 өдөр хичээлдэг. Тийм бисэн. Тэгээ нэг л өдөр 7 хоногт нэг өдөр амардаг. Тэгэхээр нөгөө хичээл салгардах асуудал гардаг. Одоо бит хоёр дээр гарч байгаа асуудал юм байгаад байгаа байхгүй юу? Яг гоо гэр хол лайн л да бүжгэндээ явдаг ирдэг зам нь хол. Тэгэхээр манай охин одоо 10 дугаар анги гэхээр яг юм чухал үе дээр байгаад байгаа байхгүй юу? Хичээлээ хийх хэрэгтэй байдаг, мэрэгчлээ сонгох хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр яалтчгүй нөгөө бүжгээ нэгт тавиад хичээл хоёр тавигдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бит хоёр дээр бас жоох үйл ойлголцох асуудал гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр сондөр надад тайлбар тавьдээ. Юу гэж ингээд би уулна ингээл орой орж ирэл хичээлээ уулна бүжгээ тарж хичээ дахин хичээл хийгээ суудаг байхгүй. Тэнгүүд ээж бүжгээ нэг тавиад хичээлээ хоёр тавиад байна гэж болоод идэх байхгүй. уулын тийм шүү. Тийм биш уулна гайгүй. Тийм тэгээ нөгөө бүжгээ нэг тавьж байгаа шалтгаан нь болохоор одоо хамтлаг бүжиг бэлдэж байгаа. Сондөр таслаа гэхэд гаалахгүй юм байдаг болохоор. Сондөр таслаа гэх тэр партнер одоо очсны ямар ч хэрэг байхгүй ч гэдэг юм уу. Яг тэр шалтгаанаар бас айгүй угаасаа л нэгт тавигдаад яваалаа л да. Тэгэхээр одоо төгсөөгч яаж хүлээж авч ирсэн? Чи хичээл сайн хийж гин үү? Хитрхи бүжиг хөөж гин үү гэл тэ энэ асуудал гарч ирсэн үү? Яг хоо бит хоёр жаад ингээл дандаа л хамтдаа ингээл явж идэг байсан болохоор нөгөө тийм бэлтгэл сургууль наан цаана гэл бүжиг нааданд би хамт очино. Тэнцээ уралдаан болно хамт очино. Хичээл хийн хоёлаа оройжонгоо хийн нөгөөдхөө хамтраал. Орос руу явахаас өмнө тийм хамт. Тийш чи явж байгаа ч юм болохоор ингээд тэгэл багш нарт бүх юм ингээд графикийн дагуу бүх юм ингээд цагтай хичээл таслана гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Тасалсан ч энд дотор барин тажид байгаа юм чи ямар ч тийм боломж байхгүй. Царгалтна гэсэн ойлголт бол байгаагүй. Гэхдээ чи бүжигчин болох юм уу? Яг мэрэгчлээ бол болгоно гэж боддгоо. Яг одоохондоо би мэрэгчлээ сонгоогүй байгаа л та. Гэхдээ яг бүжгээрээ бол мэрэгчлээ болгоно гэж боддгоо. Одоо манай охин ингээд хөөхөн жоох охтууд бас багшлаад байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө багшлахтаа бас аюу дуртай байгаа байхгүй. Тэгэхээр чамаас асуумаар өөрөө бэлдсэн л дээ би ингэж асуумаар байна. Та намайг энэ дээр ойлгохгүй юм чинь одоо төгсөөгч яадаг болмол гэд тэгээд одоо багшилж байгаадаа бас дуртай байгаа. Тэгээд Монголд бас бүжигчин болно гэдэг бас хэцүү те. Хэрвээ бүжигчин болохоор шийдсэн бол бүжгээ нэг тавих нь зөв. Хэрвээ давхар өөр мэрэгжил эзэмшнэ гэж бодож байгаа бол одоо ялчгүй хичээлээ нэгт тавих нь зөв. Гэхдээ миний хувьд бол урлагийн хүн заавал давхар нэг мэрэгжилтэй байхгүй бол хэцүү. Би бас яг тэгж байна. Би бүжгээ хай гэж бол бүр хэлэхгүй байна. Яад юм угаасаа гоё бүжгэл те. Тэгээд давхар хичээлийг л хаймааргүй байхгүй. Тийм одоо Монголын нөхцөлд бол одоо үед одоо эмэгтэйчүүд маань хүчрхэг болсон цаг үе шүү дээ. Тэгэхээр яалтчгүй давхар нэг мэрэгчлээ тогтмол хийдэг ажилтай одоо наад зах нь гэхэд нийгмийн даатгал төлдөг нэг ажилтай байхгүй болвол Монголын нөхцөлд одоо зүгээр л урлагийн хүн бол ипотекийн зээлд хүртэл хамрагдах хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яалтчгүй давхар нэг ажилтай тогтмол цалин авдаг тэндээсээ тогтмол одоо нийгмийн даатгалаа төлөвлөдөг нэг талдаа бас ингэж тэрийгэ барьж явахгүй бол яг дан урлаг хөөгд бол надад бол айгүй хэцүү санагдсан. Яалтчгүй ингээд Монголын нөхцөл Монголын ч гэлтгүй ер нь бүгд л адилхан л ах л та. Тэгээ эмэгтэй хүн чинь одоо бие дааж өөрийнхөө ямиг бүтээмээр байна. Өөрийн гэсэн бас хөрөнгөтэй баймаар байна. Тэгэнгүүт зөвхөн урлагаар ингэж хоол олж идэх гэдэг бол надад бол гэр хэцүү санагдсан.
одоо үеийн охтууд тэгэж боддог болсон л байх гэж би бодоод байгаа шүү дээ. Эсвэл би ээжигээ хараад тэгэж бодсон уу? Манай ээж чинь ингээд ганцаараа хөдөлмөрлөөд ингэ бүгдийг чинь бий болгоцсон юм баггүй юу? Тэгээ 3 хүүхэдтэй. 3 хүүхдээ юугаарч тутаагүй өсгцэн. Тэгээ яг ингээд багадаа ингээд сандаг байхгүй ээж ингээд ямар амар хөдөлмөрлж байгааг нь би ингээд одоо ингээд бодохоор үнэхээр ямар амар гайхамшигтай хөдөлмөрлөдөг байсан юм бэ. Ингээд шүүн би ажил дээр хамт хондог гэсэн байхгүй юу? Хамт хондог. Манай ээж ч ойдолч. Тэгээ ингээд эсвэрийн ширээн дээр намаа ингээд нөгөө нэг 9 шидийн даваагаараа ингээд ор засч өгөөд унтуулцдаг. Тэгээд тэндээ ингээд хонон унжин ажилдаг байсан баггүй. Тэгээ одоо тэр нь л одоо надад ирсэн байх та. Тэ. Тэгээ ээж талаар өө юм аа. Би яг та хоёрын нандаа харилцааг яг угаасаа нараагаас мэдэрсэн. Тэгэхээр 2 хүүгийн араас нараа төрүүл те охинтой болоод охин хүүхдийн халамж хайр тэгэл юм хантай байх мэдрэмжийг мэдрээл. Энэ үйлэд намайг үйлүүлж байгаа. Сонирн болгочлаа шүү дээ. Яг тийм гоё уйлмаар уйлуулад. Гэтэ яг ийм гэр бүлийн ч юм уу ийм ярахаар амар эмзэг тасаад идэв. Би ч 3 хүүхэдтэй тэгээд аав нь нөгөө эрт бурхан болсон болохоор 3 хүүхдийн төлбөрийг төлөхийн тулд те сургуульд 10 жилийн хүүхдүүд байгаа боловсролт нь хүрэхийн тулд нэлээд л ажилласан л да. Тэрнийхээ үр шимийг одоо үзэж байгаа. Хүүхдүүд нь сайхан өссөн. Бүгдөө зөв боловсролтой. Одоо хүүхдүүдийнхээ хайр халамжинд л их чинь эрхэлж явна да. Чат нээр үйлүү хаа би бүр ингээд гэтээ энэ ч нөгөө нэг юу юм бэлээ. Өмнө нь бол би ерөөсөө мэддэггүй байсан байхгүй юу. Одоо ээжийн хайр халамжийг ч юм уу те. Ерөөсөө мэддэггүй байсан баг. Тэгээ одоо яг ингээд мэдхгүй том болоод ч тэр юм уу ингээд жоох ухаанс юм уу мэдхгүй ингээд бүх юм ингээ амар мэдэрдэг болсон бэлээ. Өглөө босоод одоо жишээл одоо хүртэл штэ ингээд өглөө босоод намайг ажилдаа явах гэмгээд надаас түрүүлээ босцсон хоол хий байждаг. Тэгээ ингээд дандаа өдөр болгон ажилт маань ингээд хоол савж өгөөд болдог. Зүгээр энэ л энийг ингээл өмнө нь бол бараг л ингэ тийм байх хэвээр гэж хүлээж авдаг байсан байхгүй. Зүгээр л одоо энэ бол ээж хүний үүрэг тий угаасаа л өдөр болгон надад хоол хийж өгөх хэвээр намайг хооллох хэвээр тий намайг ингээл эрхлүүлээл ингээл байлгачих хэвээр гэж бараг боддог байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо яг ингээд том болчоод ээж ингээд 5 цагт босоод хоол хийж чайг харахаар бүр ингээд ёо Би бас ээжигээ бас ухаан яг ээжийнхаа энэ хайрыг мэдрээгүй байхдаа ээжигээ алдсан байгаа байхгүй юу. Тэгээ эргээ бодохоор угаалгын машин оймсож угаавал өнгөн ганц чинь гэл эхлээл гараараа угааж агаад угаалгын машин дуугадаг. Тэгэл нэг өглөөс ирэхэд өглөөний цай бэлэн те. Энэ мэдрэмжүүдийг ерөөсөө нөгөө байх ёстой юм шиг хүн өнгөрөөгд идэм лээ. Тэгээ яг ээж өнгөрсний дараа энэ болгон энэ хоосон мэдрэмжүүдийг яг мэдэрч байгаа байхгүй юу. Тэгэхээр нарагийн хувьд бас гоё л ээжийнхаа энийг мэдэрсэн эргээд ачийг хариулаад хамтдаа хийж болохоор гоё юмнууд байдаг шүү дээ. Би бүр ингээл ээжтэйгээ хамтдаа гоо сайхны салонд ороод хамтдаа саунд ороод гэж мөрөөддөгсөн. Би тэр болгоныгоо хийж чадаагүй. Тэгэхээр одоо би охинтойгоо тэр эсрэгээрээ хэрэгжүүлээ хамтдаа байхыг боддог. Ээжтэй хүн уус амар баян юм лээ. Би яг тэгж л бодсон. Ингээл ямар азтай юм бэ? Би ямар баян өсвөө гэж бодсон. Би ингээд үнэхээр одоо ингээд багтаа аавыгаа алдсан байсан ч гэсэн би хизээч одоо би аавгүй штэ гэж эмзэглэхгүйгээр өссөн байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энэ хүн намайг аавын халамжийг, ээжийн халамжийг бүгдийг ингээд дутаахгүй харьлаад өсгсөн байгаа байхгүй юу. Одоо ингээд бодох юм бол эмэгтэй хүний хувьд манай ээж маш хүнд амьдралыг тулсан. Тийм байж ич надад одоо ямар ч тийм одоо травма гэж ярьдаг шүү дээ. Юу ч тийм суулгаагүй өсгсөн байгаа байхгүй. Энэ хүний зовлонгоо нэг ч заагаагүй. Тий, би мэдрээгүй өссөн байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд бодохоор ямар амар баян өсвөө би ямар амар баян юм бэ гэж өөрөө яг бодсон. Яг одоо ингээл муутай сайнтай 9 шидийн хүмүүстэй уулзрал ингээл үзчихлээ л та. Тэг дунд ингээд зүгээр хөрөнгөтэй хэрнээ яг
амьдралын гэр бүлийн хувьд маш ядмаг хүмүүжлтэй хүн байгаа хгүй юу. Би тэгэл тэрийг хараад за энэ хүний хайчууд би үнэхээр хайранд өссөн байна. Би маш баян хүн юм байна. Ядмаг сэтгэлгээтэй хүн наана ингээд ил тод гой хувцлаад ганглаад эд хөрөнгө хөөгөөд цаанаа амьдрал нь ингээд хатуу хүмүүжлэр одоо ямар хүмүүжлэр гэж хэлэх юм би одоо яг сайн хэлж мэдэхгүй байна. Тийм одоо багада травматай өссөн хүн чинь ялч хүн ингээд том болоод тэр нь ингээд зөвхөнийхэн зан характерийн хувьд хүртэл ингээд суудсан байдаг юм байна шүү дээ. Тэгээд бол яг тэр хүнтэй уулзснаас хойш одоо яг тийм хүн байдаг гэдгийг мэдснээс хойш бол өөрөө ингээд агуу их баян юм байна. Би ингээд юугаарч дутаагүй үнэхээр гайхамшигтай гэр бүл донд хайр дунд бөмбөрч өссөн юм байна. Тийм учраас надад одоо муу санаа гэдэг юм алга хүнд муу санахгүй байна ч юм уу тий одоо яг ээжийн өгсөн их хайраас л би энэ бүхнийг одоо эзэмшсэн юм байна да гэж одоо л би яг тэгжил бодож байгаа. Тийм. Одоо төгсөөгчийн хувьд болохоор 3 хүүхэдтэй ганцаараа өсгөө тий. Эрэгтэй эмэгтэй хүүхэд одоо далиж л орох гэдэг юм л да. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа нь юундаа байдیں۔ Хэцүү нь юу байдیں, сайхан нь юу байдیں। Эрэгтэй хүүхдүүд бас илүү ээжигээ хайрлах нэг илүү их байдаг шүү дээ. Одоо нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь анх жоохон байхдаа бол нэлийн сахилгагүй шүү дээ. Янз юмд өртөн би дуудагдана явна гэдэл одоо тэгдэл байсан. Тэгээд яг тэгтээ нэг амар шүүх сэргийлэх нэтрийг яваагүй л дээ миний хүүхдүүд бол зүгээр л нэг зодоонуудаа энэ тэрэг л нэг юмнуудад явдаг байсан. Тэгэл гайгүй дээ. Хөвгүүд ч халамжтай юу? Халамжтай шүү дээ. Одоо миний 2 хүүстэй. Ээжигээ зүгээр л алган дээрээ бөмбөрүүлж байгаа юм шиг л хөөхөн эрэхтэй зүгээр ирэхгүй ээжээ гэд ийш тийшээ явсан чи ээжээрээ нэг өнөрлүүлээд гарыг ээжтэй нэг өнсүүлээд гарыг миний амьд бурхан бахад төшөө ийм юм байхгүй аюу хөөрхөн тэгж орж ирцгээгээл өнөрлүүлээл гарцгаад. Одоо ээж хүн болохоор нөгөө нэг хүүхдүүдээ сайн яваасай, сайн хантай учирчаасай гэж боддог штэ тий. Тэгэхээр та нараад энэ тал дээр зөвлөгөө өгдөг хань гэдэг чинь нэг ийм л хүн байвал зүгээр шүү гэж. Тэгэхээр таны одоо харж байгаа сайн хань ч юм уу те миний охинтой суух хэвээр хүн нэг ийм л байх хэвээр гэж хардаг хүнийг төсөөлөө та нэг хэлвэл би тэгж боддөө штэ. Ер нь хүн тань болохоор хүн болол ердөөсөө их хөдөлмөрчл хүн байж ижил хүн тань болно гэж боддөө штэ. Би одоо охиндоо тэгдэг байхгүй юу? Миний охин нэг тийм л хүн зөв шүү. Яс юм дээр тийм мөнгөтэй ч юм уу те тийм царай марай яс юм дээр хамаагүй зүгээр л хань одоо чамааг хайрладаг хүндэлдэг за тэгээ хөдөлмөрч тийм хүн ингээл өөрийнхөө төсөөлөөр ярьдаг яана одоо ээж нь болоог бахт амар их юм яриад чамааг хүнтэй суух насан дээр ирэхээр ээж нь бүр залхатал чи их зөвлөгөө өгөх баха чи тэрийг гой хүлээж авъя шүү гэд тэгээ бас нэг ийм дэвтэр байдаг байхгүй нөгөө охиноо дөрөгтөн л нөгөө хөтөлж эхэлсэн би төрлөөгээд тэрэн дээрээ би бүр ингээд цахиаснууд бичсэн байд шүү дээ. Тэгээрээ ингээрээ мэдгүй одоо би хизээж байхгүй болчих юм лээ мэдгүй шүү дээ. Тиймэрхүү цахиаснууд байна. Би хүнтэй суух үед нь ер нь залхатал нь захих баха. Цаанаасаа л тэгдэм минь ээж хүн чинь нөгөө алдчих үедээ би чи энэ дээр алдсан шүү дээ. Хүн ингэмээр юм байл шүү дээ. Хараа ээж нь ингэжсэн байхгүй тэгэхээр ийм юм байлээ шүү гэл дандаа ийм өөрийнхөө амьдрал дээр босон жишээтэй тэгэл нөгөө алдсан унсан хэцүү юм дээр ингээл яриа л юм тэгэхээр сондроо ойлгодог ч юм уу яаж хүлээж авдаг уг нь хаа заал гэж сонсдог. Би ч гэсэн амьдралаасаа ярьдгийн тулсан амьдралаасаа за ээж нь ингэжсэн шүү тэгжсэн шүү тийм юм дээр алдчихсэн шүү ингээл чи одоо тэгж болохгүй шүү энэ гэл бас зөвлөдгөл. Тэгээ имэдтэй чи хааштай шүү гэл. Чи хааштай шүү зөвл нь хатаагаа идтээ шүү гэл. Хэлтгийн тэгээд би ч уулна бас ясам дээр уулна гайгүй штий. Уулна гайгүй штий. Гэтэ нараа нэг хааштай биш хаа зүгээр юу яадаг бах. Заавал заагуулгүй. Аюул шулуун шудраг байхгүй юу? Ердөөсө бодож санах юм байхгүй. Өөртөө л яг шууд хэлдэг. Өөртөө л яг
тохиолдсон юу вэ? Тэрийг хэлээл гэсэн юм а яг шууд хэлдэг байхгүй юу? Тэр нь баг нэг бодлын амар. Гэтээ шодроо агаараас адлуулад идэв лээ. Зүгээрээ яа. Ойлгохгүй зүйлсийн дундаас ойлгож эхлэх жижиг алхам байдаг. Намайг өөртөө ихтэй болгох нүүр будгийн бүтээгдэхүүн бол сэлкигийн урал. Сэлкигийн урал яг тэр алхмыг улам хэлбэр болгож өгдөг. Та хоёр хамгийн том үйл ойлголцол үүсэж исэн ямар асуудал байдаг вэ? Хизээ. Яалаа. Би нэг сүүлд нэг уучлалт мөчдөггүй тэгэл. Нэг тийм боллоо. Сүүл нэг тийм болсон дээ. Тэр чи юунаас боллоо? Гэтэ нэлээд дээр зай юунаас боллоо. Таастаа санахгүй маань. Одоо та хоёр хоёулах нь амьдэрдэг те. Та ойлгоно. Тэгэл өглөө гарахад ээж хоол хийцэн те. Тэгснээ гадуур хоол идэхгүй ээж хайсаа болыг идээ тусалж жаргалтай байгаа зү. Та болохоор эсэргээрээ охиноосоо ямар хайр халамжийг мэдэрдэг вэ? Орой хурж ирэл ингээл эн чи миний хийсэн хоолыг идэхгүй байвал бас жоохон гомдсон шүү дээ. Үнэн өстө өөртөө зориулаа хоол хийж аачих удамжаар яваад наад цаана хоол ичлээ гэл. Би охиноосоо өстө аюу хөөрхөн халамж авдгөө одоо байж байгаа л ээжээ хойлоо дэлгүүр явах. Ээжээ хойлоо тэр гой хоолнд орчий тэг чи ингэ чи гээл. Одоо тиймэрхүүл байна да. Хаяа хурж ирэл ээжээ али би юу гэ чин нүүрэнд чин массаж хийгээд үгүй. Али ээжээ тэрээр энийгээр ийм тос түрхээрээ энийг энэний араас нь энийг түрхдэг шүү энэ төр гэл ингээл. Айгүй хөөрхөн. Тэгээд би за охинтой байна гэдэг чи ийм л гоё эд юм байна да гэл. Хүүгүүд бол яг одоо ингээл ээжээ гэж байгаа ч гэсэн тэгээ хүүгүүд нэлон мөртлөө идэж хоол оруулж өгж байгаа ч гэсэн нүүр ам эний тэр гоо сайхан дээр бол тийм мэдрэмж байхгүй шүү дээ. Одоо манайх хүү охин хоёртой байхгүй. Тэгээ хүү тэр тийм ялгаа гардаг. Ирээл үнсээл энэ хайртай шүү, мартай шүү гэл ингээл хамаг сайхан үгээ хэлээд тийм нэлон байдэ. Охин дээр болохоор юм бодтой халамж гэх юм уу? Хүүхдээсээ хайр халамж мэдрэх бүр өстой чарах. Тэгээ би эсрэгээрээ тийм юу баха. Нялон баха тий. Хоёр ахыг бодвол. Тийм үү. Манай хоёр ах чинь надаас нэлээд зайтай байхгүй юу? 10 15 насны зөрүүтэй. Тэнгүүд одоо нэг тэгэл хэрэлж мэрхлээл ээж тийм юм байхгүй. Би бол нэлээд ийм одоо би физиологиороо ингэж амар хүнсдэг, тэрдэг. Тийм. Тэр нь гэхдээ яагаад гэдгийг нь бол мэдэхгүй байна. Багасаа л угаасаа тийм байсан. Тэнгүүтээ нөгөө хоошоо сурахаар явчаад тэгээд нөгөө бүр холдоод санаж манаад яхаар одоо бол бүр нэлээ тийм би физиологийн тал дээр нэлээ хэрэг. Тийм баха. Нэрээ тийм шүү те. Тэргэл тийг тэгээд дийдгүү шүү дээ. Сандар бол ирээд одоо ч мөн барьдаг. Тэр мөн барьдаг ирэхлээс бол арилдгүй байлаа шүү. Би тэгээд одоо байгаа юм чи барихаас өөр яа. Тэгэхээр тэр хүү чинь ч гэсэн миний хүүхэд байгаад байгаа шүү дээ. Дүүн байгаад байгаа байхгүй юу? Одоо сүүлд мөмнөөс гарсан илүү л мөмтэй зурсмаар байгаа байхгүй. Тэгт чинь эсэргээрээ сондар боломж алдвал ирээд нэ. Тэгэхээр одоо би ингээл ээж болсон ч гэсэн хүнтэй суугаа явсан ч гэсэн яг энэ байдал нь байгаасай. Яд юм гоё шүү дээ. Ээж нь байгаа л юм чи ээж хам уу барилдээ. Тэврээл нэг унтан л. Тэгээ надтай тэврээд хөвтгээрөө мөн барихаараа сондөр амар хурд унтчихдээ яваад. Яана бөө ойлгох хүмүүс та таал талд л үйлээд. Гэхдээ энэ дугаар амар гоё дугаар. Би ажил нөгөө хайр дүүрэн амар гоё. Тий ээжтэй ерөөсөө ингэж юу яаж үзээгүй юм байна. Одоо ингэж сэтгэлэнэ гэж ч юм уу те яг ингэж бол үзээгүй юм байна. Тий яг ингэж амар юугүй. Тэр чи их нь ялгоно. Ороод ирлээ үнсэлтэн, гараал явлаа үнсэлтэн, унтахтаа үнсэлтэн, босхтаа үнсэлтэн. Тэгж байгаа хүмүүсийн дунд ердөөсөө тийм проблем байхгүй шүү дээ. Хоёр үндэ хайлаал тэгэл яваад. Энэ ууралсан ч гэсэн тэгээд би ч тэгэл за гээл уучлаарай ээжээ гээл тэгэл буцаал гайгүй болоо. Тэгтээ ээжтэй ингээ бүх асуудлаа яг ярьдаг одоо тэгсэн ингэсэн хэцүү байсан ч гэсэн нуух муух юм асуудал байдаг штэ одоо тийм залуутай тэгж заад гэл те. Ер нь л бүтэн хэлдэг дээ. Ээж би өнөөдөр тийм үнтэй танилцлаа гэл ер нь бол хэлцдэг. Тэр нь амар байт юм уу? Тэгэхгүй бол нөгөө маш юм ойр байдаг хүмүүс чинь одоо ямар хүнтэй яваач үлээ яагаад ч үлээ ээж чинь мэдэхгүй штэ. Тэгэхээр өөрт нь санааж гисэн заах байх гэж бол за ямар ч нэг хүнтэй танилцсан шүү, ингэж байгаа шүү, за ингэж байгаа шүү гэд ер нь бол тэрийг бүгдийг хэлцдэг.
Тэр нь угаасаа амар юм билий. Хэлэхгүй байж үзэн. Тэгээд би одоо юу гэж худлаа хэлж хаашаач гарах юм те. Чи угаасаа амар тэнэг байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд бүгдийг хэлсэн амар юм билээ. Тэгэхээр хэлчихээр ээж ч гэсэн ойлгоод тэгээ ингээд за тэгж гин үү, за ингэж гин үү, за ойлголоо, за тэтэн цагт ирээрээ, за ингэж ирээрээ гэд. Төгсөөгч одоо хоригддаг юм байдгүй. Чи тэгж болохгүй шүү. Гүү өстөө наатыг чинь би зөвшөөрөхгүй шүү гэл. Үгүй тийм юм гарч байгаа. Би угаасаа хариглуулах юм хийдгүй яа. Тийм дээ. Шоуддгүү, алкогол хэрэглэдэггүй. Ерөөсөө л ажил гэр айгүй ажил хэрэгч мундаг хөш. Ингээд амьдралаа бодохоор бас арай л даруухан ч амьдраад байгаа ч юм шиг санагдал. Тэгээ ялцчгүй нууг хүмүүжлэн тийм юм шиг байгаа юм. Хүмүүжлэн би л угаасаа л бас нэг яг л тэгж өссөн. Бас л ээж аавын халамжинд манай ээж бас л яг над шиг ингээл хоол унд ингээл намайг ажил хийж яхад хоол унд барьжгүй жирээл ээж нь тийм хоол хийжлээ шүү хурж ирээд дээрээ миний охин гээл дандаа яг л тийм халамжинд өссөн. Тэгээ яг л тийм л байх ёстой гэж би охиноод гэж л. Тэгтээ айгүй сонин штэ. Миний 90 тойронд хүрээлэгдсэн манай найзууд хүртэл бүгдээрээ тийм. Ийм уухгүй. Тэгээд шоудахгүй. Уусан ч тэгж ууж чадахгүй. Манай найз ч одоо хүүхдүүдтэй болчлоо штэ. Тэгэл нөгөө нялх хүүхд мөхт толгоор угаасаа тийм байхгүй. Тэгэл 11 оройтлоо гэхэд 11 өнгөрөөгөл бүгдийнх нь нойр хүрээ лөвшээ. За ер нь харилдах уу гээл. За хараа гэл. Тэгээд бид тийш аюу хөргөө цуглаад уулзаад найзтайгаа уулзлаа гэхээр бид нар чинь энд очиод даалуу хүзүр секвиз гэдэг тоглоо суучдаг. Зүгээр тоглоом тогтдог. Тэгээд тэр нь л ингээд зүгээр ингээд стрессээ тайлах юм болчдөг. Мэдээж тэгээд нөгөө нэг бас гарна л та. Тэгээд нөгөө уудгүй хүмүүс чинь гарахаар тэнд чинь уйдаад байгаа байхгүй юу? Тийм тий. Уйдгартай. Тэгэл нөгөө угаасаа ядралттай явж байгаа хүн дээр чинь тэр чанга хөгжим чинь ингээд ийм зүгээр л өшөө нэмсэн л ядаргаал болж ордог ирдэг юм байлээ. Тэнд мэдээж ууж байгаа хүмүүс чинь мэдээж тэнд одоо авикс юм ахвал ахaltaа. Тэнгүүд би тийч яг бөөндөө яг адилхан вайбны хүмүүс яваад байгаа болохоор тэр тал руугаа бүр юм айгуу гоё. Тэр нь амар юм. Амар тийм. Айгуу амар. Ээжд ч самраад. Заваад ахгүй тий яг уух сонирхолтой яг хүн нэг юм яг уух гал юм гоё юм яатсан бай. Үе дээр ингээ харих гад уур амьсгал эвдээд ч юм уу ихэр хэцүү тий. Тийм би ч гэсэн тэнд бас хүмүүсийн уур амьсгалыг эвдэн штэ. Надад ч амар сонин ингээл удахартай санагдаал ядраал тэгэл тэнд ч хүмүүс ингээл нэг хүн ингээ зүгээр ингээ суугаад хахаар бас сонин санагдаал. Тэгээ би ч угаас тэгээ гараа авчт юм дөө. Тэгээ тэр тал дээр ээж ч гэсэндээ сэтгэл амар байдаг байх гэж би боддог штэ. Угаасаа тэр нөгөө нэг маш хашилтай өнөөдөр гэдэг бүгдийг мэддэг учраас найзалж байгаа найзууд маань хүртэл манай ээжтэй бас нэлийн хөргөн татна байдаг байхгүй. Тэгээд ер нь мэддэг болохоор гайгүй байдаг баг. Сэтгэл нь амар байдаг баг. За та хоёрт үл ойлголцлын асуудал бол ухаач гарахгүй байна. Тэгээд мэдээж тохоо үедээ бол байдаг л байсан шүү дээ. Ээжтэйгээ бас маргана. Тэгтээ тэрийг нөгөө нэг хурдан уучлаад яг ингээд чин сэтгэлээсээ уучлаад чин сэтгэлээсээ харилж байгаа учраас мартагдчихдаг юм байна. Нэр шиг юм байна. Тий. Ялчгүй би сүулт уушлахгүйснаа би санаад байна. Гэтэ юунаас босноо санахгүй. Яг тэгдэм байна. Одоо сандруутай хоёр ингээл хоёлаа чи яадаг үлээ. Одоо ингээл асуудлынхаа шийдлийг олох гол ингээл зочдтойгоо ярьж байгаа ш. Тэгэхээр хоёлаа ер нь яадаг үлээ гэдэг тухахаар аюу сайн ээж охин хоёр. За энэ ч нэг асуудал байгаад идэх тий. Тэгсний яг ингэж бодохоор байдаг. Тэгсэрний яг юу вэ гэхээр бас тийм их орж ирэх байгаа байхгүй юу? Төлөвлөгөө тий мөрөөдөл гээл тий одоо хүмүүс ингээл нөө манифест хийгээл бичээл эсвэл мөрөөдлийн самбартаа болоод тэгэхээр чи амьдралаа яаж мөрөөддөг? Яаж төсөөлж гин? Яаж төлөвлөж гин? Би зүгээр л ирээдүй одоо болт ирээдүйд төрөх ирээдүй урлагт хайртай тэр хүүхдүүдэд жоохон ч гэсэн хомсын чинь гүүрэн болж өгөх юмсаа л гэж үздэг. Түүнээс биш мэдээж би одоо төдий хэмжээний гүүр давах хэмжээний болж ижил гүүрэн болж өгнө шүү дээ. Тийм л зорилготой. Яг хүсэл мөрөөдөл гэдэг бол яг үүндээ бол ажил карьер биш баггүй юу? Зүгээр л хүн аз жаргалтай амьдрах. Аз жаргалтай байгаагаа мэддэх хүн тэгээд яг аз жаргалтай амьдраад байгаагаа айгүйх
мэдэхгүй яваад байт юм байна. Ерөөс анзаарахгүй амьдраад байт юм байна гэж боддог. Миний хувьд болохоор яг одоогийн байдалд бол мэдгүй би ухаа сууж байгаа юм байлгүй дээ. Бүхэл юм ингээл эргцүүлэл боддог болцсон байлээ. Айгүй аз жаргалтай байна да. Өвчин зовлонгүй байна. Дутагдсан зүйлгүй байна. Тэгээд дуртай ажиллаа хийж гэн. Багадаа хүсчихсэн тэр зүйлдээ одоо л гიშгээд явж гин. Тийм болохоор одоо айгүй аз жаргалтай амьдарч яах гэж өөрийгөө боддог шүү дээ. Тэгэхээр цаашдаа ч гэсэн яг хүн зөвхөн аз жаргалтай байгаа үеэ дурсаад аз жаргалтай байгаа үеэ мэдээд амьдарчих юм бол нэг заавал би ингэн заавал би тэгнэ ч юм уу те. Тэгэж өөрийгөө зовоох ч юм уу шаардлагагүй юм шиг санагдсан. Одоо нэг хүн мэдээд зоригтой хүрэх гэж явна л да. Гэтэ тэрэндээ ингээ бүх юмаа зориулчихдаг шүү дээ. Тэгээд аргээр амьдралаа мартчихсан юм шиг санагдсан. Тэгэхээр яг тэгхгүйгээр зориг руугаа аажмаж барны нэг шатаар алхаж байгаа ч гэсэн яг хувийн өөрийнхөө амьдрал, хувийн өөрийнхөө аз жаргалыг битээ алдаасай, хүн өөрийгөө битээ алдаасай л гэж хүсэж байна да. Одоо нэг юм Монгол ээж аав нар тэгдэг шүү дээ. Одоо оройтлоо хүнтэй суу, хүүхдтэй бол гэл. Та тийм хандлага байна уу? Одоо нараагаас би ээж нь чиний хүүхдийг л хармаар байна лээ. Хурдан төрөөтөх хүнтэй суу гэл. Тэгж нэгсээ. Бэсээ гэж. Тэгснэ энэ нэгсэн. Тэгээ ээж та одоохондоо өөрийгөө бодоод тэр ингээд нэг юм хумандаа яваад одоо би нэг шугам бүжиг гэдэг урлагаар хичээлж байгаа. Тэгээд тэрэндээ л одоо намайг хөөгч ухт гаргааг байгаа тэр сайн явжээ. Дараад нь хүссэн үсээгүй тав хүүхдээ харна. Тэгээд одоохондоо би залуу байна, арай болоогүй байна. Жохон карьерээ хөвөөд ингээд явж ийн ажил төрөлтэй байна. Хүссэн үсээгүй хүүхдээ харнаа л гэсэн одоо тэгэл би хүлээгээ сууж байгаа. Манай чи янз янзэр надад хэлж үзнэ. Оройлоо штэ. Тэгэл нэг үзээл те. Хизээвэл. Чи манахаас хизээ явах юм байж гэж нэг үзээл. Янз янзэр үзнэ. Тэгэл ялцчгөө тэгэл болох хэвээр юм болох цагтаа л болно. Тэгэхээр ерөөсөө тэрэнд бол нэг ерөөсөө яах байгаа. Чиний бол одоо нэг юм зориг төлөвлөгөө гэдэг чинь би тэд хүрчээж хүнтэй суун хүүхдтэй болно гэдэг бол төлөвлөгөө байхгүй. Төлөвлөгөө бастай юм болдгоо. Мэдээж сайн хантай болж ижил болохгүй шүү дээ. Тэгээд болох хэвээр юм болдгоор болно. Ирэх хэвээр хүн ирэх цагтаа л ирэх бах. Тэгээд ямар ч гэсэн одоо ингээд учиргүй тэг хүнтэй суух гал яараа. Тийм ээ. Тэр чинь амар надад бол буруу санагдсан. Үгүй нөгөө тэр хүнтэй суух хэвээр одоо оройтлоо гэж хүнтэй суух айгүй. Тий. Буруу байхгүй. Тий. Одоо хүн чинь би өөрөө бэлэн болох хэрэгтэй байхгүй нэгт. Би ч одоо бас хүн хүмүүжүүлэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр нэгт би өөрөө хүмүүжих хэрэгтэй. Тэгээд өөрөө төлөвшөх хэрэгтэй. Тэгээд тэрэнд өөрийгөө маш сайн бэлэн болсон. За одоо би бэлэн болж тий. Одоо би гэсэн цагтаа хүнтэй сууж хүүхдтэй болохгүй бол өөрийгөө зовоохоос гадна гэр бүлээ бүгдийн зовно. Яг бүгдийн зовно. Яг үнэ. Тийм болохоор хүүхэд гэдэг чинь одоо тоглоом биш шүү дээ. Бүх зүйлээ сайн бодож төлөвлөж ийж болох ёстой л гэж боддог. Үнэхээр мундаг охин төрүүлж хүмүүжүүлсэн байна уу? Шүү. Манай ээж чи хөнгө атлетикийн тамирчин байсан. Залуудаа. Тэгээд би хаана айгуу гоё шүү дээ. Тийм байна. Яалчгүй юм зэгцгэр нэг юм спорт юм байна шүү. Манай ээж одоо шугам бүжгээр хичээллээд карьер нэхэлсэн. Тэгээ би бүжиглэхээ байсан чи манай ээж бүжиглдэг болсон. Яс хөрөө. Сая энийгээ ярих гэсэн шүү дээ. Амрааж байгаа юм уу? Яваад байгаа юм уу? Оо тийм. Яс хөөрхийн. Тийм үү? Та тэгээ яаж карьер эхлүүлж ийн? Яаж юм бэ? Яг хөө их чинь нөгөө олон жил ингээ ойдл хийсэн болохоор ингээ жоохон нурууны суулт малттай болоод ингээ жоохон өвдөд эхлэхгүй. Тэгээд ирэхээр нь л хороо дүүргийнхаа юундаар нэг Ахмад Настангуудын нэг тийм шугам бүжиг гэл явдаг гэсэн. Тэгэл тэрэнд нь яваал. Одоо тэгээд дээшээ дэвшсэ гэдэг. Одоо Солонгос руу тэмцээнд явах гэж. Тийм. Ямар гоё. Монголдоо улсын авар мавхан болцоо. Чи одоо ээжийнхаа тэмцээнийг очиад үзээд. Тий, би ч нөгөө өсчин мейкап шнаа хийн штэ. Өглөө өөрөөр дагаад зэрэл өсчин мейкап чинь яцлал нүүр амын будаал. За тэгэл битээр нэг сүүлийнхаа тэмцээн дээр хоцоргоо шахсан тий. Будж агаад хоцроогоод баларсоо. Юу номерын дуудсан.
Тэгээ хоцроод. Гэхдээ яг хаа дахиж гүйжчихэд ороод тэгээ Азийн 60 нэмэх насны аврагсан. Ямар гоё. Та ямар мундаг. Одоо би яг эсэргээрээ огноо нөгөө нүрийн бодал үсийн янзлал хоцорсон бит хоёроос тэ нөгөө нойрын зарлж хахад үсийг боож амжаагүй хүүж Яг авсан тийм шиг болсон биш тийм. Хүү миний номерыг дуудаад байна гэдгсэн чинь гүй болоогүй гэж нөгөөдөө чинь ноцолдоод идэв. Гүй болцсон байна гэж би энийгээс өөрөөсөө цааш нь түлхэж аваад гараалгүйгээл тайзан дээр харсан шүү дээ. Тэгээ сандарсандаа хамаагүй мартаад манай ээж чинь. Та жоохонд нь дагуулаад ингэ явж идэг гэсэн. Одоо ерөөсөө яг ингээд бүх юм солигдсон юм шиг санагдаад байгаа. Харин тийм байна. Ерөөсөө ингээл байр нь ингээ бүх юм солигдсон юм шиг. Одоо тэгэл нөгөө техник гэдэр хөгжөөл тэгэл надгүй л ээж юу ч хийхгүй шүү дээ. Миний охоо энэ ингээд Энэ утас ингээд ийм юм надаас нэхэд байна, ийм юм авчиргээд байна гэл. Энэ фэйсбүүкийн нууц үг юу л гэж мэдгүй шүү дээ. Чи нэгээ үздэй гэдэг шиг. Тий. Ерөөсөө наад чинь байнга. бүх юм нараад ирлээч. Бүх юм эсэргээрээ л болсон юм шиг санагдаад гоё байгаа. шүү. Яг л нөгөө хаяа ээж нь болол хаяа охин нь болол тийм. Тий. Банк орксын тэрийг юу хэлээд байгааг нь би ойлгохгүй байна. За хамт орё. Амттай идээд ашигтай бактериа дэмждэг болсон. Амт ба эрүүл мэндийн төгс тэнцвэр. Эрүүл зөв амьдралын хэв маягт төгсний эзэх iCodex. За хоёрын харилцаанаас бас сургамжтай юмнууд битээрт байлаа. Ийм гоё нарийн нандан дотн халуун дотн нэлон байх тий энэ үргэлжлэх хэрэгтэй юм байна. Их хүн чинь угаасаа охиноо олгоно. Охин чинь мэдээж ээжийг ойлгох бол зайлшгүй шаардлагатай. Тэгээ надаа нэг хүүхдүүд өсвөр наснда ээжээс аягүй холдчихдаг юм шиг санагдаад байдаг хгүй. Би зөвөр нь холдчихлээсэн л та. Ямаа нууж эхлээл ер нь угаасаа л нөгөө ээж авдаа хэлнэ гэдэг чинь нэг юм амар байдаг штэ. Тэгэл яг нуудаг ер нь бол байсан. Өвцнөө ч хэлэхгүй. Өвцсөн байгаагаа ч хэлэхгүй нуудаг байсан. Тэр нь заримдаа зөвч гэсэндээ заримдаа бол дараа ирээдүйд болох бит хоёрын харилцаанд маш нөлөөтэй байсан байлээ. Тэрийг одоо өсвөр насны маань охтууд ойлгоод ерөөсөө л битэн үү. Ямар ч үед хизээж чиний буруу байсан ч чамайг ойлгох хүн чинь ганцхан аав ээж чинь. Дандаа чиний талд бүр ямар ч эргэлзээгүйгээр чиний талд зогсох хүн чинь зөвхөн аав ээж чинь өөр хүн байхгүй. Тэрийг л агуулсаа ойлгоод аав ээжигээ хайрлаад ээжтэйгээ сайхан гоё ярилцаад татна байчвал тэгээд ээл угаасаа ээжтэй хүн надад бол баян санагдсан учраас ээжигээ хайрлал ээжтэйгээ ойлголцоол явчих юм бол аяндаа амьдралын тэгээд тэгшхэн явна да гэж би бодсон. Өстой гоё яг үнэ. Найзуудтай л нөгөө юм ярих биш тий. Тий. Одоо үеийнхнаа л охтуудтай ингээл юм яриад тэгсэн гэл дотроо буглаад байгаа юм аа яг бас нээж чадахгүй хүүхдүүд ингээ яваад байдаг шүү дээ. Тэрнээсээ болоод одоо янз янзын л одоо нийгэм төсөн шийдэл юм болж штэ. Тэгээд аав ээж нь мэдэхгүй байх хүүхдээ яг юу хийж яваад байгааг нь мэдэхгүй байх. Аав ээж нь ч гэсэн хүүхдтэйгээ найз шиг нь байж чадахгүй байгаагаас нь болоод тэр хүүхэд ярихгүй байна. Яагаад вэ? Тэрийг бас эцэг эхчүүд маань ойлгоод Хүүхдээ сонсох хэрэгтэй. Тий, сонсох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. Хитрхи хатуу байгаад хар чин тэр хүүхэд мэдээж айсандаа болоод ярихгүй. Тэрийг эцэг эхчүүд маань бас ойлгоод хүүхдтэйгээ сайн ярилцдаг байгаасай гэж аюул бодогдож байна да. Одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн 9 шидэл одоо хэрэгүүд гарч ирээд байна шүү дээ. Тэр бол надад бол яг ингэ төсөөлөгдөхгүй байхгүй. Тэр төсөөлөгдөхгүй байхгүй. Яагаад эцэг эхчүүд нь яг яаж хүмүүжлээ дагаа эсвэл үнэхээр юу ч хэлэхгүй эцэг эхчүүдтэйгээс юм хол байгаад байна уу? Анхаарахгүй байгаад байна уу? Тэр бол яг ингээд ирээдүйн Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүд шүү дээ. Тэгэж хүмүүж чинь тэгэхээр надад бол айгүй эмэгтэй хүүхдээс нь өрөвдөж хайрлах сэтгэл байхгүй. Яаж хүнийг яаж эмэгтэй хүүхдээс тийм үйлдэл гарч ийна гэдэг бол мэдээж хүүхд чинь эцэг эхийнхаа тусгал шүү дээ. Тэгэхээр бас яг эцэгт нь буруучаас өгмөргүй л байна л та. Мэдээж их хүн эцэг хүн чинь тэгэл харилтгэл байлгүй зүгээр тэрийгэ мэдгүй л яваад байна гэж бодсон. Ойлгохгүй байна, мэдгүй л яваад байна. Тэр хоёрын эцэг хүүхдийн харилцаа
ерөөсөө байхгүй юм гэж бодсон. Чи одоо шавнартайгаа ямар харилцаатай? Тэгээ чамд ирээл ингээд амар тотн ярьдаг хүүхдүүд бас байх бах тий. Багш нааштай юу гэхээр заримдаа ааштай, заримдаа гоё ааштай гэдэг. Тэр нөгөөний одоо яг тухайн яг хичээлтэй байгаа үе дээрээ бол яалтчгүй одоо найзрахаж болохгүй юу. Тэгэл хичээлийн ерөөхдөө бол ордог. Тэгээд яг хичээл дуусны араас бол би шууд өөр ааштай болчихдог байхгүй юу. Тэгснүү ингэснүү хуцаа өмсөөрөө ээж нь яасан ингэснүү залах уу ярих уу гэл ингээд илүү тэгээд ярьдаг. Тэнгүүд яриад эхлэнгүүд хүүхдүүд чинь багшаа би өнөөдөр тэгсэн шүү дээ. Манай ээж тэгсэн өнөөдөр ингэсэн гэл амар хөөрхөн ярьж эхэлдэг. Тэгээд ирэхээр хүүхд чинь бас нөгөө багш хүүхдийн харилцаа айгүй хөөрхөн халуун дулаан болоод ирдэг. Намайг урс үед ойлгоод эхэлдэг байхгүй юу. Тэгэхгүй ойлгохгүй зүгээр л нэг юм ууртай хүн гээд байдаг гэдэг тийм авчвал тэр хүн надаас айцтай болчихно шүү дээ. Тэгүүлэхгүй тулд зүгээр үедээ тэгээд одоо ялангуяа хичээл ороогүй үедээ илүү гоё ярилцаад хөөрхөн байвал хүүхдүүдийн харилцаа холбоо ч гэсэн шал өөр болчихдөг юм билий. Тэгэхээр ер нь бас адилхан л ах. Ээж аавын харилцаа багш харилцаа адилхан л ах. Тэд нар чинь бас хөөрхөн ийм ээжүүд нь бичнэ. Манай хүүхд намайг сонсохгүй байна. Таалдаг хүч. Тэгэхээр бас тодорхой хэмжээний одоо хүүхдүүдэд хүндлэлтэй байгаад шүү дээ. Тэр нь надад ингээд анх бол амар эвгүйсэн байхгүй юу? Яагаад надаас сонсно гэжгээд тэг би одоо юу гэж хэлнэ хүний хүүхдэд гээд тэнгууд яг одоо хүүхдүүд чинь багш шигэ болно доо гэж боддөг юм байна. Тэгэхээр миний үг сонсдог юм байна. Тийм шүү. Тэгээд жоохон бахт нөө ийм гоё багш нарыг хараад багш болно гэдэг ихэнх гэдэг шүү. Тэгэхээр үлгэр дуурайлал болж чадчихээн л гэсэн үг. Тэрийг мэдсний араас бас их одоо хариуцлага ирдэг юм байна. Тийм ээ. Би чинь нэрээ энэ олон жоохон охтуудад багшилдаг хүн шүү дээ. Үлгэрлдэг шүү дээ. Би энэ олон охтуудын одоо харж байгаа ирээдүйн замналын гүүр болох гэж байгаа юм шүү дээ гэд айгүйх хариуцлага ирчдэг юм билээ. Тэгээд тэрнийхээ дагуу мэдээж одоо би жоохон хүүхдүүдэд багшилдаг учраас ингэхгүй, би жоохон хүүхдүүдэд ингэдэг учраас ингэхгүй гэд одоо надад татгалзаж байгаа зөндөө юмнууд байгаа л да. Тэгээд тэр нь надад бас айгүй гоё байгаа. Тийм хүндлэл авчгаар чинь ер нь л за угаасаа багш болох нь л маш гоё ажил юм байна. Тэгээ миний боддог байсан угаасаа зорилго руу адилхан шугамд явж байгаа мэрэгжил учраас би айгүй дуртай байгаа. Сандар багш болсон шүү дээ. Сандрын мэдрэмж ямар байна? Амар мэдгүй амар хөөрхөн юм билий. Амар хөөрхөн ингээд жоохон хүмүүс ингээд заагаад дуусныхаа дараа ингээд бид хичээлээ дуусаад ингээд ёслоо шүү дээ. Тэр амар хөөрхөн бөөнөрөө гүйж ирээ тэрдэг байхгүй. Тэр тэгэхээр амар хөрхөө гэсэн. Бөө жоохон хүмүүс бол яг тийчээс 5 6 таа хүмүүс зурж мурж ирэн шүү дээ. Багшаа зурсан юмарсаа гэ. Тэгээд дуусныхаа дараа хайртай шүү багшаа гэж гардаг амар хөөрхөн багшаа гэж хэлүүлэхээр бас жоохон хичээд ингээд жоохон эвгүй Тасгүй байгаа тийм. За маш гоё ярилцлага боллоо. Та хоёрт 3 асуулт бэлдсэн. Уйланхаа хүмүүс бүр ойлгох хаа яана. За ойлгох юм байна. Ойлгох юм байна. Би ингэж шууд хариулах юм аа тий. Асуултаа уншаад тэгээ Хүүхэн чи уншиж чадах нь уу? Уншаал уу яачлаа шүү дээ. Ямар үед ээжигийг сандаг вэ? Угаасаа хэцүү үедээ сана. Яг зүгээр ажиллаа тараад орой ээж хажууд твтэд үнжээг үзэх надад хамгийн сайхан байгаа байхгүй юу? Бүсийн дэрлээд. Тийм тэгэд мэдээж хэцүү үед л ээжигээ хүн боддог юм бэл. Нэрээ миний ард хүн байгаа шүү дээ. Тэгээ би юунаас айдээ бэ? Тэгээ та намайг амарч бурууч зөвч байх хийсэн миний талд зогсох хүн байгаа штэ гэдгийг санахаараа айгүй сандаг. Гэтэ одоо бол би ерөөсөө ээжээсээ холдохгүй байгаа л да. Яг хаан сурдаг байхдаа бол угаасаа нөгөө айлын ирэх одоо ингээд өврөөс нь шууд салаа авсан болохоор амар сандагс. Ямар хүлж байна. Охноосоо мэдэрч байсан хамгийн гоё хайр нь. Би олон гоё хайрыг мэдэрсэн охноосоо. Тэгэл бас л ингээл өглөө босоод ээжигээ үнэрлээл. энэ ч л гоё хайр тийм.
Та хоёр гэхдээ үнэхээр ямар гоё хайр дүүрэн, ямар гоё юм бэ. Тэгэл ээжээ хөлөнд ч массаж хийгээд үгүй. Ээж ихт чи нүүрэнд чи нийллэг хийгээд үгүй. Тэр их гоё хайруудыг мэдэрдэг. Яна. Чин л аз жаргал ёо. За ээжээ 3 үгээр тодорхойлбол гинэ. Бурхан. Хайр. Тэгээд хамгаалалт гэж хэлээ. Гоё үг. Охиныхоо ямар зан чанараар бахархдаг вэ? Шударга, илдэг зөөлөн, хүнийг их ойлгодогт нь их баярлдаг, бахархдаг. Охиныхоо сайн сайхан яваад нь маш их бахархдаг. Миний хийж чадаагүй юм хийж яваад нь маш их бахархдаг. Яа, ямар гоё. Та хоёр үнэхээр хайр юм. Ээжээ гомдож байсан үе байгаа юу? Бага. Гэтэ яг тодорхой би тэгэж гомдоож иж билээ гэж бол санахгүй байна. Ямар ч асуудал гараагүй л. Санжлаа. Мэдээж тэр бол миний ингээд амгалан бардам юу ч мэдэхгүй явж исэн нас л та. Тэг яг юунаас олж хэрэлснээ санахгүй ямар ч сан хэрэлдээд бит хоёр нөгөө нэг юу яагаад хөдөө явжсэн. Тэг манай ээж буун гэж боос би нөгөө дөнгөж машин барьдаг болоод хөдөө анх удаа явж илаа цаханлоо. Тэг удаан хоол замд явжсэн. Тэгээд одоо машин тэрэг барихтай холбоотой л бит хоёр байсан маргасан баг. Садсан аа. Би тэр үе надаа ингэ бодогдоод байдаг байхгүй юу? Тэг би ч гэж би ямар ч муухай хааштай манай ээж ч хааштай юм. Тэгээд манай ээж чинь би суухгүй буун гэд хөдөө зам дээр бууцсан. Би буулгацсан. Тэг би бүр явцсан. Явцсан. Би одоо ингэ бодохоор ямар хоёр ааштай хүн яг адилхан хоёр зантай хүн ингээд би тэгээ үзээд байгаа байхгүй юу? Тэгээ явчаад яасан. Тэгэл жоохон явж байгаа зогсон ш. Тэгэл хүлээгээл ээж яргаддаг юм суухаал. Тэр чинь хоёр боллоо хараад ингэ. Тэгээ яаж учраас Тэгэл нэг хэсэг тэр үедээ ярил. Тэр үед л би бол нэг уушлт гуйж мэддэггүй байсан. Үнээл ямар ч тийм мэдгүй. Хэвээ ээж дандаа л ингэж яах ээж л дандаа ингэдэг ээж л юм гэж яг боддог байсан үе. Тэгээд ерөөсөө би тэр үед мэд бол угаасаа учтах гуйж байгаагүй. Ямар муухай машин барьдаг болонготлаа. Тий хайцуу. Манай чи зогс би буун гэл. Тэгэнгүүт нь шууд зогссон чи буучдаг. Тэнгүүт нь явчих байгаа юм чи. Тэгтээ амар гоё төгөө. Тэр юм аюу гоё юм ярьлаа. Тэгээд танд ямар эсэ тэр үед? Гүн одоо яаж байгаа л гэж бодсон. Мэдээж ирж ил та харна штэ гэж одоо. Төдхөн зогсож чад. Суугаачтай тэгээ суугаач гэ. Төхөрх юм. Хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж байхдаа гаргасан харамсдаг шийдвэр ба зөв шийдвэр. Би хүүхдүүдэд өсгөж байхдаа ер нь их харамсаж байгаагүй. Харамсгаар тийм үйлдэл гаргаж байгаагүй. Ямар ч хэсэг охиноо би урлагийн театрт тавьсандаа өөртөө их зөв шийдвэр гаргасан гэж боддгийг. Донт хүүгээ харин би урлагийн театрт тавих хэрэгтэй байсан. Тэгээ нэг багшийнх нь хэлсэн үгээр ороод тэрийг татцсан. Тэгээ одоо тэр маань тэгээ урлагийн үгээр явж чадаагүй. Тэрэндээ би өөрөө бас жоохон харамсдаг. Тэр миний хүү бол айгүй урлагтаас айгүй хайртай, авьяастай тийм байсан. Тэгээ тэрэндээ бас жоохон харамсаж явдаг. Том хүүгээ бол хөнгө атлетик хичээллүүлээд бас л энэ Монгол улсын рекорд хийгээд одоо хүртэл миний хүүгийн рекордыг эвдсэн хүн байхгүй. Хүүхдүүдээр ер нь их барахдаг шүү. Тийм. Миний донд хүү одоо нөгөө нэг компьютер ямар юм бэлээ? Тийм бас дажгүй мэрэгчлээ болсон. IT-гэр. Тийм. Тэгээ 3 хүүгээ бол сайн хүмүүжүүлсэн гэж би боддог. Тийм. Харамсах юм байхгүй зөв шийдвэр гаргасан. Ямар ч байсан амьдралдаа би харамсах юмгүй сайхан хүүхдүүдэд өсгсөн л гэж боддог. Өнөөдөр угаасаа харагдаж шít ингээл хайр дүүрэн хүүхдүүдээсээ бүгднгээс нь нөгөө өгсөн хайраа буцаж мэдрээ. Тийм.
бүгдээрээ сайхан ажил мэргэжилтэй болсон. Танаар угаасаа маш их бахархлаа. Суралцах юм их байлаа. Маш гоё дугаар боллоо. Ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Хамт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Манай подкастыг ивент гэж хамтарч ажиллаж байгаа байгууллагуудынхаа бэлгийг та хоёртаа өгье. Удуулын цэцгийн дэлгүүр гээд бүгдийнхаа нэрээр нэрлэлсэн бас нэг айгүй мэдрэмжтэй хичээлээ. Тэгээд энэ балетчин охин ээжтэйгээ орно гэсэн чинь балетчин хүн юм бол ээж нь гээд ингээд тоо эрт бүр зориулаад энэ өнгөний сонголт нь баандаг цэцэгний Маш их Ямар баярлалаа. баярлаа. За iCodex гээд Японы нөгөө нэг сахар багтай ашигтай бактеритэй юм амттангууд байгаа. Энэ дотор одоо чихэр нөгөө шоколад ер нь бүх төрлийн амттангууд байгаа. Тэгээд одоо 6 сарын 1 болох ч байгаа хүүхдүүдтэй бас эрүүл амттанг сонгоорой гэд уриалмаар байна. Баярлаа. За маш их Ямар баярлалаа. хэлвэ? За энэ болохоор Media House гээд арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгээ Солонгостой нөгөө эмнэлэгт хүлээн зөвшөөрөгдсөн ийм веган бүтээгдэхүүн байхгүй юу. Монголд бас нөгөө арьс хашлын эмнэлэг бас хүлээн зөвшөөрөгдөөд одоо өсвөр насны эмзэг одоо батгшилттай арьстай хүүхдүүд энийг хэрэглээ ямар ч асуудалгүй гоё болж байгаа. Бит хоёр дээр бас бодит үр дүн гарч байгаа. За та хоёрт болохоор яг та хоёрт зориулагдсан юм арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр жирэмсэн төрсөн нөгөө 0 сартай нэраагаас ахуулаад ингээд ямар ч хориглох заалтгүй ийм эрүүл бүтээгдэхүүн байгаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? За энэ болохоор тий ингээд яасан бэлтгэв. За энэ болохоор GGI Beauty гээд дэлгүүрийн Silky Girl гээд брендийн мейкапын бүтээгдэхүүн байна. Мейкапын бүтээгдэхүүнийг 3 сар тутамд ер нь ингээд солиод одоо задласнаас хойш 3 сар тутамд солио шинжилээд хэрэглэх хэрэгтэй байна л да. Эднийх яг тэр шаардлагаа хангасан савлгаа нь хүртэл аягүй хөөрхөн ингээд аваа явж хахад одоо уруул өмлөгч нь шинэ аягүй хөөрхөн. Тэгээд эдний бүтээгдэхүүнүүд бас маш их таалагдсан. Ингээд хоёртоо бэлэг болгоо. За маш их баярлалаа. За тэгээд та хоёрынхоо цаашдын ажил хөдөлмөрт таны тэмцээнд маш том амжилтыг хүсье. Тэгээ урилгыг маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Үнэхээр гоё дугаар болсон. За баярлалаа. Хоёрыг оролцуулсан гэж ярилцах боломж олгосон энэ одоо мөчөд маш их баярлалаа. Тэгээ ер нь бол ингэж ээжтэйгээ ингэж нөгөө тулд сууж агаад манай ээж тийм би тийм гэж бол ярьж үзээгүй юм байна. Ер нь айгүй хайр мэдэгдэж гин. Тэгээд айгүй хууллаа. Тэгээ маш их баярлалаа. Ийм гоё мэдрэмж олгосон. Та хоёроос зөндөө хайрыг мэдлээ. Маш их баярлалаа.